Ер нь би өөрөө яг нэг өдөр их муу ээж гэдгийг олж харсан. Та ерөөсөө завгүй гэдэг ингээд надтай ярилцахгүй байна. Тэгээ тэр үед миний бас ингээд нулимс гоожал уйлал завгүй гэдэг шалтгаанаар яг төдийлөө одоо ингээд хүүхдтэй анхаарахгүй. Ээж гэдгээ баг нэг юм дахиад нэг ажлыг яа сурдаг л яг тэр шиг бас суралцах хэрэгтэй юм шиг санагдаад байгаа байхгүй. Би ер нь ингээд бүр ажлын төлөө бүр маш их хийхтэй 12 цаг бараг ажил дээрээ байдаг. Шөнө орой ирдэг гэтэл 2-2 хүүтэй тий. Тэгээ ингээд би ер нь муу ээж юм байна гэж асуудлаа анзаарч харсан тэр өдрөөс эхлээд ингээд бас өөрчлөгдсөн юм байна гэж бодсон. Тэгээ надаа яг манай хөө бас ингээд хэлжсэн та ерөөсөө завгүй гэдэг ингээд надтай ярилцахгүй байхаар би ингээд өөрийгөө илэрхийлж чадахгүй би яг яах учраа олохгүй байна гэх. Тэгээ тэр үед миний бас ингээд нулимс гоожал уйлал нэрээ тийм байна яг нөгөө тарах ээж муу ээж гэдгээ ингээд бодсон байж учраас за би одоо өөрчлөгднө. Би хүүгийнхаа төлөө охиныхоо төлөө ээж нь одоо өөрчлөгдөх хэрэгтэй юм байна гэд ингээд гараас нь натгаа хоёлаа ярилцчихсан. Ээж хүн өөрөө нэг хөө өөрчлөгдөд хүүхдүүд маань 100% өөрчлөгддөг юм байна. Ээж өөрчлөгдсөн чинь бидний амьдрал бүр ингээ маш өөр ачлаа гэдгийг хэлжсэн. Миний хувьд ч гэсэн ер нь эхлээд бол нэг хүүхдтэй чи өөрөө хичээлээ хий, би завгүй гэдэг ийм ээж байсан. Тэгээ миний хүсч хүлээж байгаа үр дүн гарахгүй байхаар би яг анх бодож ирсэн. Би өөрчлөлтийг өөрөөсөө эхлэгээд эртэж ээж болоод, дасгал хийдэг ээж болоод хүүхдүүдэд дагуулсан. Тэгээ одоо манай 4 наст хүртэл миний зориг яриад байгаа байхгүй. Жаргалтай ээж гэд нэртэйгээр одоо оюунлаг ивэнтээ анх санаачилсан. Ээжүүд бид нар үр хүүхдээ сайн сайхан өсгий хүмүүжүүлээ ирээдүйд аз жаргалтай байгаасаа гэж хүсэж байгаа ч гэсэн яг хаанаас эхлэхээ бас мэдэхгүй, үр хүүхдтэйгээ яаж харилцахаа мэдэхгүй. За ямар ч хэсэн би хүүхдүүдийнхаа төлөө сайн ажиллаад тодорхой хэмжээнд санхүүгээ бүтээчих юм бол болно гэсэн ойлголттой яваад байдгийн байна гэдгийг анзаараад ээжүүдтэй илүү их оюунлаг байдлаас хөрөнгө оруулалт хийх зорилготойгоор анх жаргалтай ээжгээ хийжсэн. Тэгээд одонгоо авчаад тэгээ 2 дахь жилдээ одоо одонтой ээж оюунлаг ивэнтээ болвол зохион байгуулах чагаа. Тэгээ 1000 ээж нэг дор цуглахаар үнэхээр гайхалтай байдаг. Бүр ингээ аз жаргал бүтэн жилийнхаа эрч хүчийг нөхөөд нэрэл тийм шүү дээ. Би өөртөө цаг гаргаснаар өөр хүүхд маань илүү гоё өсөх юм байна, хөгжих юм байна те. Ээжүүд бид нар чинь завгүй гэдэг шалтгаанаар хүүхдүүд гэр бүл нөхөргөө яваад идэг бол эхлээд би өөрийгөө хайрлах хэрэгтэй юм байна гэдэг маш том зүйлийг тэндээс бас ойлгоод урам зориг аваад гардаг. Өнгөрсөн жилийн ивэнтээс хамгийн гоё сэтгэл иржсэн гэсэн чинь нэлээд сэтгэл санаагаар унтсан 4 хүүхдийн ээж тэгээ жингийн илүүдэлтэй байсан чинь ивэнтээс хойш одоо баг 14-5 ил хассан. Тэгээд энэ эрүүл амьдралын хэв маяг маань өөрөө миний сэтгэл зүй гэр бүл нөлөөлөд байгааг би ойлгосон гэд би бүр ингээд огшоод бахархах сэтгэл төржсэн. Ээж хүн өөрөө сэтгэл зүгээ гоё доктортай байлгаад энерги эрчим хүчин өндөр байх юм бол нөгөө өсөд байгаа үр дүн маань гэр бүлээс үр хүүхдээс гарах боломжтой юм байна гэдэг талаас энэ жил илүү онцолж байгаа. Тэгээ хүүхдээ хараад гэртэй байна гэдэг бол ээжүүд маань илүү өөрийгөө хөгжүүлэх гоё боломж гэж харах хэрэгтэй. За миний хувьд ч гэсэн яг 3 хүүхдээ гаргаад нэг 3 сартаа хахад ер нь нэлээд юм хямарсан маягтай байсан. Тэгээ тэр үед би юу гэсэн бэхээр яг миний хамгийн одоо хүсэжсэн зүйл бол өөртөөгөө ярилцсан хамгийн нэгдүгээр. Тэгэхээр яг одоо чанартай цагаа гаргах чи. Ямар хугацааны дараа би буцаад нийгэм дээр гарах вэ? Тэрийгэ тодорхой хэмжээнд бэлдээд миний сэтгэл санаа докторгүй байгаад байгаа бол жишээ нь одоо өдөртөө дор ажны 30 минутыг өөртөө гарах, нэг цагийг гарах, яг ганцаараа хүүхдээ унтуулж чад ч юм уу, өөрийнхөө давуу сул талуудыг хөгжүүлээд, өөрийнхөө юун дээр ажиллахаар байна гэ одоо бүх зүйл хөгжсөн. Онлайнаар хаанаас ч гэсэн ажиллах, сурах ийм боломжтой байгаа учраас бас эргүүлээд өөрийнхөө гоё асуудлыг боломж олгох ийм шийдэлт бас ээжүүд маань суралцвал маш гоё юм шиг санагддаг. Миний хувьд ч гэсэн онлайнаар бүр гадаадын дотоодын нэлээд олон сургалт хөтөлбөр тухайн үед хамрагдчихсэн. Хүүхдтэйгээ яаж ажиллахын, орлогоо яаж өсгөх ингээд энэ маань тэр үедээ сурсан учраас олон бас гоё боломжуудыг нээж өгсөн. Миний ажиглаж байгаагаар болохоор ингээд нийгмээр ээж тэр ээжүүд аав тэр хүүхд нэгдүгээрт гээл ярьдаг. Тэгээ яг бодит байдал дээр үр дүн нь ямар байна вэ гэхээр завгүй гэдэг шалтгаанаар яг төдийлөө одоо ингээд хүүхдтэй анхаарахгүй гэр бүлийн асуудал гэхээр тийм цаг гарахгүй за байдаг л нэг зүйл юм шиг ингээд хайхрамжгүй хандж байгаа санагддаг. Гэтэл яг үнэндээ тэр ажлын байран дээр та өдрийн 8 цагийг зориулаад байж байгаатай адилхан ээж гэдгээ баг нэг юм дахиад нэг ажлыг яа сурдаг л яг тэр шиг бас суралцах хэрэгтэй юм шиг санагдаад байгаа байхгүй.